Ари юм уу гэж жоох гэсэн. Жоох гэж. Ингээд өөрөх гэсэн. Тэр нь бол тэгэхээр явж байгаа анчны хөс. Тийм байна. Тэгээд Дууг нь хаач. За окей. жоох орсон юм шиг. Кейс энийг зүүх юм. За энэ ч. За димиг тэр private visitor гэсэн юм чи. Энэ байгаад чи дууртаа. Тэгэхээр Нэг. за болж байна. Нэг. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд миний би өнөөдөр Австри улсын Вена хотод байрлах нэгдсэн үндэсний байгууллагад хүрэлцэн ирсэн байна. Тэгээ өнөөдрийн дугаард бид ажилтдаг манай оргил эрдэнэ оргион найз минь оролцоход бэлэн болоод байна. За өөрийгөө сайхан давчхан танилцуулаад тэгээ хоёлаа яриагаа эхлээд явах тий. За тэгээд юуны төрөнд өөрийнхөө одоо контентэд үрж оруулсан хатнадаа баярлалаа. Тэгээд энийг бас үзэж байгаа үзэгчдэд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За наваг оргил эрдэнэ Гамболтын оргил эрдэнэ. За тэгээд яг одоогоор бол нэгдсэн үндэсний байгууллагын UNIDO буюу аж үйлдвэрийн агентлагт ажилладаг. За тэгээд Австри улсад бас сурч боловсгосон энд бас мастрын зэрэг хамгаалаад дараа нэгдсэн үндэсний байгууллагад ажилд ороод тэгээд иймхүү ажиллаж амьдарч байгаа ийм нэг хүн байна. За хоёлаа ерөнхийдөө өнөөдөр мэдээллийн чанартай яриа ярина. Тэгээд ерөнхийдөө бол нэгдсэн үндэсний байгууллагын талаар тэгээд ер нь хүнд энгийн байдлаар ойлгуулах ерөнхий мэдээлэл өгч Марлен маш энгийн ярина. Нарийн ширээ ярихгүй. Тэгэхээр эхний асуулт зөв хоёлаа энэ нэгдсэн үндэсний байгууллагын Вена хотод байрладаг. Чи одоо үндсэндээ 4 том байгууллага шүү дээ. Тий 4 том төв байгаа тий. Нэг төв нь бол энэ Венд байгаа тий. Тий. Тэгэхээр энэ байгууллагын талаар товчхон мэдээлэл өгвөл яг ямар учиртай байгууллага одоо яг би ямар хэсгийг хариуцж явдгаа хэвчлэн тий. За тэгээ за нэгдсэн үндэсний байгууллага бол мэдээж тий 1900 одоо дэлхийн 2 дугаар дайны дараа одоо дэлхийн даяарыг 51 тогтоох зорилгоор бол анх одоо байгуулагдсан байгууллага. За тэрнээс хойш бол ингээд маш олон салбар руу одоо өөрийн гэсэн салбар байгууллагуудад хилж өргөжсөн. За тэгээ одоогоор дэлхийн даяар бол нийтдээ яг нэгдсэн үндэсний байгууллагын үндсэн 4 том төв байна. За нэгдүгээрт нь болохоор Америкт буюу Нью-Йоркт байгаа. За хоёр дахь нь Швейцарын Женев хотод, гурав дахь нь Австрийн Вена хотод, за дөрөв дэх том төв нь болохоор Кенийн Найробид байгаа. Африкт гэсэн. Тий. За тэгээд энэ Венийн төв маань болохоор одоо 3 дахь том үндсэн төв гэж явна. Энд бол нийтдээ нэгдсэн үндэсний байгууллагын 4 том үндсэн байгууллага. За бас 2 3 жижиг байгууллагууд байгаа. За тэгээд нэгдсэн үндэсний байгууллагын Венийн төв маань бол одоо IAA буюу нэгдсэн үндэсний байгууллагын цөмийн хөтөлбөрийн агентлаг. За UNIDO буюу нэгдсэн үндэсний байгууллагын аж үйлдвэрийн агентлаг. За нэгдсэн үндэсний байгууллагын Вен дэх одоо салбар байгууллага болно. Тэгээ CTBTO буюу за мөн бас нэгдсэн үндэсний байгууллагын цөмийн хөтөлбөртэй холбоотой ажлыг хэрэгжүүлдэг ийм 4 том байгууллага. Мөн дээрэс нь нэгдсэн үндэсний байгууллагын хар тамхи гэмт хэрэгтэй тэмцэх агентлаг гэж байгаа. За нийтдээ яг ийм 4 том байгууллагын 4 том байгууллага яг одоо Венийн одоо тийм нэгдсэн үндэсний байгууллагын Вений энэ headquarter дээр одоо төв дээр одоо байна гэсэн үг. За тэгээд нийтдээ энд нэгдсэн үндэсний байгууллагын ойролцоогоор бүх ажилчтай ойролцоогоор 3-аас 5,000 орчим хүн ажилладаг. Тэгээд бас нэг ийм том төвүүдийн нэг. Ер нь дандаа л олон улсын мэрэгжилтэнгүүд, олон улсын тий хүмүүс ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Тий маш ерөн дэлхийн бүх үндэсний хүмүүс энэ байшинд тэгээ энэ төвд цуглаж ажиллаж байгаа гэсэн үг. Европт одоо 2 байна шүү дээ. Тэгэхээр Женевт байна. Тий энэ бол яг ер нь бол нэгдүгürt Австри маань өөрөө маш төвийг сагсан орн байгаа. Хоёрдугаарт газар зүйн байрлал байгаа. Мэдээж. Тэгээ Австри одоо Швейцар улсууд маань яг Европын яг төв хэсэгт орчиж байна. Дээрээс нь энэ улсуудын өөрсдийнх нь яг тухайн үед байгуулагдах шалтгаан гэх юм бол тухайн үеийн одоо нэг улс төрийн үзэл бодол нь бас маш их нөлөөсөн. Дээрээс нь Австри улс маань өөрсдөө бас нэгдсэн үндэсний байгууллагын саналыг бас мэдээж хүлээж аваад за тэгээд яг өөрийнхөө одоо нийслэл хот буюу Венд тэ нэгдсэн үндэсний байгууллагын төвийг байгуулах одоо газрыг тэ за мөн дээрээс нь зардал гэд бүх талаар дэмжлэг үзүүлж тэ нэгдсэн үндэсний байгууллагын 3 дахь төвийг энэ чинь байгуулсан байна. За чинь сонирхолтой баримт гэж хэлэхэд одоо энэ чинь маш том газар нутагт нүүбийн одоо барилга байгаа шүү дээ тий. Тэгэхээр энийг болохоор одоо анх гэрээгээ ингээ байгуулахдаа чинь одоо чинь нэгдсэн үндэсний байгууллага бол Австри улсад ямар ч мөнгө төлдөггүй. За гэрээгээ одоо байгуулахдаа одоо жишээ нь мэдээж гэрээн дээр одоо тий төлбөр тооцооны үед ямарваа нэгэн тоо байх хэвээр тийм учраас тухайн үед анх одоо байгуулсан гэрээгээр явж байгаа. Тэр нь одоо зөвхөн тухайн үеийн мөнгө ханшаа буюу 1 шиллингээр жишээ нь тий энэ газар нутгийг түрээсэлж
одоо нэгдсэн үндэсний байгууллагад одоо түрээсэлдэг гэсэн үг. Тэгээ дээрэс нь энэ одоо ингээд ингэж өгснөөрөө бас өөрөө Австри улсын хувьд бол энэ нь өөрөө маш том улс төрийн болон геополитикийн хувьд бол том давуу тал болж байна л да. Ер нь бол. Ерөнхийдөө за 193 улс 2 ажиглагч улс гэж байт юм билээ тий. Тэгэхээр яг хуу нэгдсэн үндэсний байгууллага гишүүн байснараа одоо ямар давуу тал ихтэй нүүбийн гишүүн болсноор. За одоо жишээ нь яг нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн гишүүн 193 улс тий. 2 манай нэгдсэн үндэсний одоо манай жишээ нь байгууллагын хувьд бол манай байгууллага чинь 173 гишүүнчлэлтэй. Зөв. Тэгэхээр бас нөгөө байгууллага болгоны улсуудын гишүүнчлэл бас өөр байх нь шүү дээ. Мэдээж анх нэгдсэн үндэсний байгууллага маань бол мэдээж инхийг сахиулах зорилгоор байгуулагдсан тийм яг нэгдсэн үндэсний байгууллагын Монгол улс маань бол 193 гишүүний үүгээрээ Монгол улс маань болохоор одоо тий өөрийн байр сууриа тий олон улсад бас баталгаажуулж авч байна гэсэн үг. За манай байгууллагын хувьд гэхээр хэрвээ манай байгууллагт одоо жишээ нь Монгол улс маань бол аль хэдийн л манай байгууллагын гишүүн тий одоо тий Монгол улс бол 1900 UNIDO-гийн гишүүнчлэлд бол 1985 оноос хойш UNIDO-гийн аль биесны гишүүн гэж явж байгаа. Манай байгууллага маань өөрөө бол 1966 онд байгуулагдаад тэгээд яг тусгай агентлаг гэж явдаг UNIDO 1985 оноос хойш. Тэр Монгол улс маань аль хэдийн UNIDO-гийн гишүүн болоод маш олон жилийн нүрийг үзэж байгаа. За тэгээд түрүүний яриараа ороход UNIDO-гийн одоо гишүүн буснаар ямар давуу талтай байна гэхээр одоо чинь манай байгууллага бол аж үйлдвэрлэлийн чиглэлээр ерөнхийдөө төсөл одоо зөвлөгөө хэрэгжүүлдэг байгууллага тийм үү. Тэгэхээр манай UNIDO-гийн одоо гишүүн болсноороо UNIDO-той холбоотой бүх мэдээлэл тийм үү төсөл ямарваа нэгэн зөвлөгөө арга хэмжээнд оролцох одоо эрхэм нээлттэй болчихж байна гэсэн үг. Дээрээс нь санал өгөх хэрэгтэй тийм. Тэр ажиглагч улс гэдгийг харсан чинь Палестин, Ватикан хоёр үеийн Ватикан чинь нэг объективтэй гэж улс гэж явдаг тийм. Тийм ер нь бол тийм улсын санал яг уу гаргана санал өгдөг юм байл л тийм. Тэгэхээр нөгөө гишүүн улсууд бол санал өгнө гэдэг нь бас нэг давуу тал өөрсдөө байх байна. Монгол улс бас UNIDO-гийн одоо ерөөхдөө манай яг ерөнхий хурал маань жилд 2 жилд нэг удаа болно. Монгол улс бас мэдээж оролцож штэ саналын эрхтэйгээр оролцдог. За сүүлийн үеүүдэд хүмүүс хэрэг ирж байна Монголоос хурал зөвлөгөө их болж байна. Ер нь бол энэ одоо чинь яг энэ Вений төвд бол Монголоос бол хүмүүс бол маш их ирдэг. Одоо түрүүний нөгөө миний хэлсэн бусад 3 байгууллагын журмаарч ирэн за UNIDO-гийн журмаарч ирэн дөнгөж сая гэхэд за чинь өчигдөр Монголоос гадаад явдлын яамнаас болон хүн сэдвийн аж ахуйн яам, эрүүл мэндийн яамнаас бас хүмүүс ирж манай байгууллагаас зохион байгуулдаг Вена Energy Forum гэж маш том одоо эрчим хүчний форум зохион байгуулах тэнд ирж оролцсон. За тэгээд мөн бас яг манай байгууллагатай холбоотойгоор гэх юм бол саяхан одоо манай байгууллагатай Монгол улс маань country program одоо тий улсын хөтөлбөр гэх юм уу тэрийг 2025 оны 12 сард одоо баталгаажуулж гарын үсэг зурсан. Тэгээд тэр хөтөлбөр маань 2025-аас 2027 он хүртэл хэрэгжин. Тэгээд Монгол улсын хувьд бол бас сүүлийн үед бол маш идэвхтэй оролцож байгаа. Ер нь миний ойлгосноор за Монгол за ер нь монголчууд ямар нэгэн байдлаар хөв нэмрээ оруулж нүүбэд одоо татвар төлнө хөө яг одоо заавал төлөх татвар гэж байх тийм үү нэг бол сайн дураараа төлөх татвар гэж байна уу гişүүн улсууд одоо яаж оролцох вэ яг нь ер нь бол гişүүн улсуудын нөгөө одоо ер нь бол нэгдсэн үндэсний байгууллага гэдэг маань өөрөө санхүүжилт нь тухайн улсуудын одоо гишүүн байгаа улсуудын өгж байгаа одоо юу гэх юм бэ татвар хандвар одоо тий санхүүждэг байгууллага. Тэгэхээр ер нь бол гишүүн улс болгон өөрийн гэсэн тодорхой хэмжээний одоо тий мөнгөн одоо тэтгэмж гэх юм уу да тий тухайн улсад эдийн засгийн чадвараас хамаарат өгдөг тий мэдээж Монгол улс бол тодорхой хэмжээний хувийг тий нэгдсэн үндэсний одоо гишүүн бүх байгууллагуудад тодорхой хэмжээгээр өгж байгаа гэсэн үг. Юуны за Америк бол мэдээж хэрэг хамгийн том одоо санхүүгийн төсвийг бүрдүүлэгч улс тий. Дараа нь одоо ямар улс ч байдгийг хятад ч гэдэг юм эдийн засгийн том улсууд л ороод явах байх. Сая одоо ингээл за Америк ерөнхийлөгч нь за нэг евро хальт нэг геополитик улс төрийн евро зүгээр хальтаар яг нийгмийн байдлын байгаа учраас
За ерөнхийлөгч Америкийн хувьд ч гэдэг ч юм уу нүүбийн хэд хэдэн гэрээ хэлцээрүүдээс санхугаа татлаа, зарим нь зогсоолоо багасглаа гэдэг ч юм уу. Тэгэхээр ямар ер нь нөлөө байна одоо жишээлбэл Австрали улсын одоо Вен хотод байгаа энэ нүүбийн төв дээр ямар нэгэн салбар нь одоо хүнээ багасгадаг ч гэдэг ч юм уу ийм нөлөөллүүд хэрэг гардгийг. За нөлөөллүүд бол байгаа мэдээж. Тэр бол яг хөө мэдээж ялцчихгүй Америкийн нэгдсэн улс бол өөрөө одоо нэгдсэн үндэсний байгууллагын хамгийн том санхүүжүүлэгч те орны нэг. Ер нь бол баг number 1. За тэгээд сая сүүлд одоо те шинэ одоо тухайн улсын өөрийнх нь бодлого нь өөрчлөгдөв те илүү одоо гадаад нөгөө нэг олон улсын байгууллагууд руу чиглэхээс илүү өөрийн улсын бодлогыг дэмжих зорилготой өөрсдийн одоо улсын бодлогыг дэмжих зорилготой тийм тухайн одоо улсынх нь бодлого нь өөрчлөгдөд тэр хэмжээгээрээ олон улсын байгууллагууд их санхүүжилттэй хянж эхэлсэн тийм. Үүнээс болоод бол мэдээж нэгдсэн үндэсний байгууллагад бол тодорхой хэмжээний цохилтыг бол өгсөн байгаа. Ялангуяа Америкийн нэгдсэн улсын гишүүнчлэлтэй байгууллагууд. Санхүүгийн ер нь бол хямралт те жоох өртсөн ялцчихв. Зарим байгууллагуудын хувьд бол Америкийн нэгдсэн улс бол чинь маш том одоо хувийг эзэлж те санхүүжилт олгодог байх жишээтэй. Тэр байгууллагуудын хувьд бол том сорилтонд орсон. За тэгээд Венийн байгууллагуудаас гэх юм бол 2-3 байгууллага бол үүнд бол өртсөн. За тэгээд тодорхой хэмжээний дагаад энэ ерөнхийдөө өртнө гэдэг маань тухайн байгууллагын бүтцэд өөрчлөлт орчиж байгаа юм да санхүүжилт багасаад ирэхээр тэгэхээр тийм бол нэлээд хэдэн байгууллагууд бол Венийн байгууллагуудаас ч гадна өөр бас нүүбийн байгууллагууд өртсөн байна. Юуны за Америк хамгийн том санхүү одоо төсөв бүрдүүлэгч гэдэг юм байна. За тэгэхээр за санал өгөх төр хэр нөлөөлдөг мөнгө илүү өгснөөрөө нөлөөлөх юм уу одоо мөнгө бага өгдөгөөрөө гэдэг юм байгаа юу? Тийм юм байхгүй. Гишүүн орн бол гишүүн орн бүгд өөрсдийн гэсэн хэрэгтэй. Тэгээд нөгөө байгууллагын өөрсдийн ийм дотоод ийм ерөнхий ийм журамтай байдаг те. Тэрэн дээрээ одоо жишээ нь тухайн байгууллагын одоо хурал болоод те. Одоо юу гэдэг чинь тухайн байгууллагын дээд одоо хурал нь болоод те. Түүндээ саналын өгөх хэрэгтэй оролцохдоо одоо жилээрээ дараалдаг ч юм уу те. Эсвэл газар зүйн байдлаараа дараалдаг ч юм уу. Яг юм ээлж дараа те. Бүх улс өөрийн гэсэн эрхтэй оролцсон. За удирдлагын төвшин ч юм уу нөлөөлөл тэр удирдлагын төвшөнд бол байгаа. Мэдээж одоо жишээ нь нөлөөлөх байдлаар шүү дээ. Санал дээр айхтар нөлөөлөл энэ дээр ингэ санал өгөхгүй гэдэг ч биш зүгээр. За нөлөөлөх маркер. Нөлөөлөх тодорхой хэмжээний нөлөөлөл ба. Яа гэх юм бол тухайн улс маань өөрөө маш олон том санхүүжилтийг өгж байна гэдэг маань тухайн байгууллагын одоо тэр байгууллага маань түүнийг аваад олон одоо төслүүд ч юм уу те эсвэл өөрийн үйл ажиллагаанд хэрэгжүүлж гэнэ гэсэн үг. Тэгэхээр тэрийгэ дагаад бол тодорхой хэмжээний нөлөөлөл байгаа. Байлгүй баг. Тэр нь том эдийн засгтаа за Америк за Хятад гэдэг ч юм уу те. Тэгээд Европын мэдээж хэрэг улсууд орж. Азиас бол мэдээж хамгийн өндөр санхүүжилт өгдөг орнууд гэвэл Япон байна, Солонгос байна, Хятад байна. Тэр удирдах албан дээр ер нь тэр нутгийн хүмүүс байх магадaltaй юм байна. Магадaltaй гэсэн үг тийм. За тэгвэл Монгол за окей эдийн засгийн хувьд яг уу тэгэл хөгжгөөл хичээгээл яваалаа. Гэхдээ өөр ямар байдлаар оролцдیں۔ За одоо ер нь бол одоо энэ санхүүгийн туршлаганд гэхээсээ илүүтэйгээр одоо өөрөөр нүүбийн үйл ажиллагаанд ямар байдлаар илүү төлхөө оролцож байна. Одоо энхийг сахиулах гэдгээр оролцож байгаа. Энхийг сахиулах салбарт тийм. Энхийг сахиулах салбарт бол маш идэвхтэй оролцдог. За манай байгууллагын хувьд болохоор би бол өөрөө мэдээд энэ ямар үүрэг ролтой оролцож байгаа. За тэгээд миний анзаарснаар бол мэдээж жил болгон нэгдсэн үндэсний байгууллагын том хурал руу бол мэдээж ерөнхий ассамблеийн хуралд бол Монгол улс бол мэдээж байнга оролцдог. За тэгээд миний бас мэдж байгаагаар Женевийн нэгдсэн үндэсний байгууллагт бас хэд хэдэн монголчууд бас ажилладаг гэж сонссон тий. Тэгэхээр тэрнийхээ дагуу бас тодорхой хэмжээнд бас өөрсдийн тухайн байгууллагынхаа ямар нөгөө чиглэлээр ажиллаж байгаа түүгээрээ бас олон чиглэлээр л оролцож байгаа да. Тэгээд хамгийн гол нь нүүб маань өөрөө ингээд дотроо олон төрлийн ингээд байгууллагатай байдаг гэдэг түрүү би нөгөө хэлжсэн тий. Одоо аж үйлдвэрийн байгууллага байна. Хүнс хөдөө аж ахуйн салбар байна, дэлхийн эрүүл мэндийн байгууллага байна, ЮНЕСКО гэх мэтчлэн тий. Монгол улс бол ихэнх байгууллагуудын гишүүн орн. Тэгэхээр Монгол улс маань өөрөө амар тийм нээлттэй гадаад бодлоготой орн болж тарж байгаа байхгүй. Тэгэхээр үүгээрээ бас тодорхой хэмжээнд яг тэр байгууллагынхаа чиг шугамар л оролцож байгаа гэсэн үг тий. За давуу талууд бол маш их мэдээж зөндөө байгаа. Сул тал юу вэ? За юу гэдэг чинь одоо гадны
энэ олон улсын бодлогыг дагаж мөрдөгч гэдэг ч юм уу. Нэг бол нөгөө энэ чинь 193 улс байж байгаа ямар нэгэн шийдвэрт хүрэхийн тулд мэдээж хэрэг цаг хугацаа орж шүү. Тэгэхээр тэр талаар ч юм уу зүгээр сул тал гэвэл зүгээр сонирхолтой байж магадгүй. Сул тал гэвэл бүх юм нөгөө сайн гэж яриад байгаа мэдээж хэрэг. Гэхдээ сул тал гэхээр одоо юу гэж чинь олон улс хоорондоо бас нэг юм шийдэх гэж бас дайн дээр ч юм уу те. Тэгэхээр бүгд сан зөрөлдөх ч юм уу иймэрхүү юмнууд дээр байдаг болов. Сул тал гэдэг одоо олон улсын байгууллагад гишүүн болсноор ямар сул талтай гэдэг талыг бол би одоо их олж харахгүй байна. Ер нь бол одоо юу гэдэг чи ер нь бол миний бодлоор бол олон улсын байгууллагын гишүүн за тэнд нь аль болох олон монгол хүмүүс ажиллаж байвал сайн байна. Үүнээс одоо үүдээд одоо тэг муудах ч юм уу тийм сул тал юу байна гэвэл би бол яг олж харахгүй. Ялангуяа нэгдсэн үндэсний байгууллага. Өөр бол ингээд олон юм одоо тий олон улсын юм хамтрал нэгтгэлүүд байдаг шүү дээ. Гэхдээ нүүбэд илснээрээ ч юм уу нүүбийн гишүүн болсноор одоо юу гэдэг чи манайх ч одоо ингээд хоёр том хөлштэй тий. Тэгээ нүүбэд илснээрээ тэрүүгээрээ гадарх хөгдөж одоо юу гэдэг чи бодлогын хэмжээнд хавчигдана гэж бол байхгүй бах. Зүгээр өөр байгууллагад орчоод манайх одоо юу гэдэг чинь тий энэ байгууллагын гишүүн орон гэтэл энэ байгууллагын эсрэг гишүүн нь тий зүгээр жишээгээр Орос юм а хятад юм а гэвэл магадгүй тэн дээр бодлогын хувьд сул тал байж магадгүй л дээ. Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орноор яа гэх юм бол одоо дэлхий дээр байгаа ганц том тэ олон улсын байгууллага учраас өнөр бол би нэг сул тал болж байгаа. Мэдээж хэрэг бол маш их давуу талууд байж байгаа. Тэгээ нэг баг зэрэг юмнууд байдаг л бах л та тэ зүгээр ингээд хоёр талаас нь харъя гэж үзүүлдэг. Тэгээ за түрүү үйл бас монгол хүмүүс нэлээ ажиллах тусмаа за нүби олон улсын байгууллагад илүү ажиллах тусмаа ер нь л зүгээр ер нь сайн гэж ярьсантэй. Тэгэхээр одоогор хэдэн монголчууд ажиллаж байна? За одоогор бол би бол яг энэ Венийн төв дээрх яг ажиллаж байгаа монголчуудыг бол мэдэж байна. Тийм олон биш. Ер нь бол манай байгууллагт 3 байгаа. За тэгээд бусад байгууллагуудад бас нэлээд монголчууд за нийлээд нэг 7-8 улаал байгаа. Одоо нийтдээ энд ийм олон 6-7 нүүбийн байгууллага байхад энэ ердөө 7-8 л Монгол ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ айгүй бага тоо. 3000-аас 5000 хүн гэж. Тий, бусад одоо ингээд тий одоо том донор орнуудыг одоо харьцуулах юм бол тий ер нь бол энэ их маш бага тоо. Тэгээ энэ тоо бол би бол XSL гэж удаа боддог. Тийм илүү байх тий. Тэгэхээр бас за хоёлаа мэдээж энэ их тоо ихсхийн тулд шалгуур байж байгаа шүү дээ. Яаж орж ажиллах уу гэдэг ч юм уу. За хамгийн түрүүнд бол ойлголцохын тулд хэл хэрэгтэй. За англи хэл бол нэгдүгээр тох тийм. Англи хэл бол нэгдүгээр. Би үндсэн хэлүүд гэж байгаа шүү дээ. Тий, тэднийг эзэмшижээвэл давуу тал болно. Нэгдсэн үндэсний байгууллагад нийт 6 аль биесны хэл байгаа. Англи хэл, орос хэл, хятад хэл, франц хэл, испани, араб. За тэгээд мэдээж яг ажлын төвшөнд бүх яриа хэлэлцээр тэг гол тэг ихэнх хувь бол мэдээж англи хэл дээр явагддаг. Тийм болохоор англи хэл бол яг зайлшгүй байх хэвээр. High level хэмжээнд байх хэвээр. Тийм. Одоо хэдийгээр одоо нэгдсэн үндэсний байгууллагын 3 дахь төв энд Венд байгаа. Тэгээд Австри улс маань өөрөө герман хэлтэй боловч чинь герман хэл бол энд бол ашиглагдахгүй байх жишээ нэ. Тэг ер нь бол ашиглагдахгүй тэггүй ерөөсөө. Австри хүмүүс ч гэсэн Австри хүмүүс ч гэсэн энэ байвал англиар л ярина, герман хүмүүс ч байвал ч гэсэн германаар л ярина гэсэн үг. Ягаад яг олон хүн ярьдгаар нь сонгоод байна. Олон хүн ярьдгаар нь тэгэл байх уу? Олон хүн ярьдгаараа тэгээ мэдээж англи хэл бол мэдээж дэлхийн номер 1 олон улсын хэл учраас. За гэрэг хэлцээ судлаа гэмшил юм англи хэлээр явж байна те. Дараагийн том давуу хэл нь бол ер нь франц хэл. Нэгдсэн үндэсний байгууллагууд байна. Тэгээд тийм мэдээж хэл бол маш сайн байх хэрэгтэй. Тэгээд ер нь бол ямар ч хүн ямар ч манай Монгол улсын иргэн бол ороод ажиллах бүрэн боломжтой. Өөрөө одоо тий анкета өгөөд судлаад яг ямар чиглэлээр яаж ажилламаар байна. Ер нь бол нэгдсэн үндэсний байгууллагууд бол бүх улсын иргэдэд бол нээлттэй байдаг. Тэгээ мэдээж ямар мэрэгжил эзэмшсэн тий хэлний түвшин ямар гэх мэт шалгуурууд бол байгаа л да. Ямар мэрэгчлэр ямар хэдэн жил ажилласан ч юм уу тий ажлын туршлага тиймэрхүү зүйлүүд бол мэдээж салбарууд бас хамаарал байх нь шүү дээ. Тэг ямар салбар руу яаж орох гэж байгаа юм тий. Тэр үгээсээ хамаарад нөгөө юунууд нь тавьж байгаа шалгуурууд нь бас өөрчлөлтөд явчихна. Америкт байгаа төв нь Нью-Йоркт. Тий, тэр бол мэдээж удирдлага нь байна. Удирдлагын төв гэсэн үг шүү дээ. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблей тэнд байгаа. Африкт. Тэр бол яг ер нь бол ингээд байгууллагууд нь өөр ингээд
олон төрлийн байгууллагууд л ингээд байгаа. Африкийн одоо Найробид байгаа байгууллагч гэсэн их том байгууллага. Би тэнд очиж үзээгүй. Тэнд бас Женевд л ерөөхдөө жоохон хүний эрхийн байгууллагууд жоохон төвлөрдөм болов. Энд болохоор те одоо жишээ нь цөмийн энерги агентлагууд, за үйлдвэрлэлийн агентлаг, за тэгээд хартай механик хэрэгтэй тэмдэглэлцтэй. За тэнгуут Кени Найробид за бас нөгөө өөр байгууллагууд нь ч юм уу те салбарууд те хөдөө аж ахуй чиглэл рүү ч юм уу эсвэл те одоо хүнс хөдөө аж ахуй ч юм уу те гэх мэтчлээ ер нь бол те маш олон төрлийн байгууллагууд зэрэгцээл очдог гэсэн. Зорилгууд нь байгаа шүү дээ. Энэ дээр чинь байна те. Тийм. Гол зорилгууд, зорилтууд гэдэг ч юм уу. Тэгэхээр тэрийг хаана байх уу гэдгээр нь хуваагаал явуулдаг байх л те. Зээ өөр чинь одоо юу асууя гэж бодож байлаа. Сонирхолтой юм асууя гэсэн чи одоо тэгээд иймэрхүү олон улсын байгууллага хүмүүс тэгээд ер нь бол ажиллах бол нээлттэй байна. Хин ч судалж үзээл за Австрид ийм төв байд юм байна. Тэгэл байх уу? Ийм салбарууд байд юм байна гэдэг хэлдэг хүмүүс бол орол хаагаал өөрсдийнхөө юм хийгээд явчих боломжтой байна. Боломжтой л яах вэ? Дадлага бас ялгаа байхгүй яг ажил. Дадлага бас ялгаа байхгүй. Тийм нүүбийн internship програмууд байгаа. Дэлхийд даяар. За тэгээд тэр програмуудад өөрсдийн хүсэлт хэлгээд анкета бүглөөд тэгээд ярилцлаганд ороод ингээд хүрээд ирэх бол бүрэн боломжтой ер нь бол. Чи одоо яг ямар ажил хийж байна? За би болохоор одоо яг байгууллагынхаа за Office of the Director General буюу захиргааны албанд нь гэх юм уу те. Захиргааны албанд нь Chief of Cabinet буюу тамгын газрын даргын туслах гэж байгаа юм Монголоор. Assistant to the Chief of Cabinet. Ер нь бол яг тамгын газрын даргын туслахын одоо ерөнхий туслах гэж явна гэсэн. За тэгээд ерөнхийдөө би хоёр үүрэгэр л та. Нэгдүгээрт нь болохоор Assistant to the Chief of Cabinet. За тэгээд хоёрдугаарт нь болохоор яг ерөнхий одоо захиргааны төвийн доор байгаа офисуудыг одоо хариуцсан Administration Assistant гэж байна. Тийм хоёр үндсэн ажлын чиг үүрэгтэй. Ажлын ачаал хэрэг. Ажлын ачаал янз бүр. Зарим их үедээ их бага үедээ бас гайгүй үедээ бас гайгүй. Ер нь бол бас их үедээ бол нэлийн чанга шүү. Одоо хэр удаа ажиллаж байна? За би одоо яг Unidod ажиллаад 8 орчим жил болж байна. Гэхдээ энэ дотроо бас юунуудаа чиглэлүүдээ бас сольсон. Хамгийн анх бол яг нийт бол 8 жил. Бүр хамгийн анх бол эхлээд дадлагчаар ороод internship-ээр ороод за тэгээд дадлага 6 сар хийчээд дадлага 6 сар хийхдээ би болохоор ерөнхийдөө knowledge management-ийн чиглэлээр хийсэн ба. За тэрний дараа болохоор consultant буюу зөвлөхийн гэрээ аваад тэгээд тэр маань ойролцоогоор бас 2 жил орчим үргэлжилсэн. Тэгэхдээ бол ерөнхийдөө байгууллагын дотоод менежментийг хариуцдаг хэлсэн. 2 жил ажиллаж байгаа. Дараа нь хүний нөөцийн албанд нь 2 жил ажиллаад за тэгээ сүүлийн 4 жил гарan яг энэ захиргааны албанд ажиллаж байна. Тэгээ цаг хугацаач хурд юм да. Нэг мэтгэл. Бас олон жил болцсон л санагдчих шүү. Би бол одоо яг чамайг яг ажлын өмнө чинь бол бид чинь хүмүүс сонирхолтой байх үүднээс л асуугаад байгаа. Яг зөв. Дөрөв мэдээл сонирхсан хүмүүс бол мэдээч хэрэг ингээд үзэл битгэл юм байл л те. Тэ. Тэгээд хоёлаа 25 минут болох чинь. Ер нь бол 25 минут ярих гэж бодчихсон. Яг л цагтаа бараг л болж чинь тэгээд. Явчихсан тэгээд өнөөдөр цаг цаваа гаргаад ярилцлага өгсөн баярлалаа. Тэгээд дараагийнхаа хүмүүсээр уулзаад дахиад явна. Тэгээд цаашдынх нь өргөд ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. Манай мундаг залуучуудын төлөөлөл болоод Австри улсад нэгдсэн үндэсний байгууллагад ажил хөдөлмөрөөр эхлээд мундаг явж байгаа. Бахархууштай байна. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.